Яг хүмүүс бас нөгөө майхан ч нэг хэр барихад хэцүү юу, амрах нь хэдэн минут болдгоо гэдэг их асууж байгаа. Тэгээ би өнөөдөр нэг танилцуулах видео хийчих санаатай. За энэ болохоор миний хоёр талд нь тулж байгаа нөгөө багна юм байна. Ингээд өвтгөө болгоод ингээд хийчихэж байгаа. Тэгээ энийг ингээд их жижиг болгоод машинд аваад авчнаа гэсэн үг. Тэгээ гацаа бэлдсэн байгаа. За одоо бид та үзүүлээ. Яг хэрхэн дэшээ гараад хийхэд хэдэн минут зарцуулах нь вэ? За ингээд энийг хучлага бас ингээд уутан дотор цүн хийлгээд тэгээ ингээд авч явахад тоошороо суулсан машина угаалгахад энэ маань орохгүй. Чи хучлах чи өөрөө бас жоо хүнд болохоор энэ өндөр машиныг чинь дээш нь шийтгэхлээр бас жоо асуудалтай ядаргаатай санагдаад. Нэг ийм ус нэвтрдэггүй юм уутан дотор ингэ шийгээд тэгээ ингэ хийсэн юм байна. За ингэ уутнасаа гаргаж ирээд энэ талаа иш нугаагаад энэ талын иш нугаагаад за ингэ хойш ингэ явчих. За тэнгүүд канопиго би ингэж энэ хэсгийг нэг явуулсан гэж оруулахар хийсэн. Учир нь ихлээр бас нэг хөдөөхөр явж идэл. Салхи гаруул ингэж одоо тэгээ бас энэ канопиго бас дулаалхан байх үүднээс. Яа одоо энэ маань ингэж ийшээ үзд орчиж байгаа байхгүй. За ингээд ерөөхдөө дээдл болчихж байгаа. Одоо би ингээд дахиад дээшээ гарах шаардлагагүй. За ингээд одоо багна. Сонаа. Ахандаа шинтэй их түүхтдэг байсан. Өө одоо ч бас их гайгүй өрхөөр гэж. За ингэж тавьчихад би ч сүхгүй яалаа. За ингэ нэг баг наачиж. Тэгээд ингэж татчих босгоно. За би одоо нөгөө баг наачиж. Яа ингээд тавьчих. Тэнгүүтээ одоо би хоёр багнаа нааш татчих гарч ирээд. Энэ ханддаг таа.
За ингээд ерөнхийдөө чимчээтэл ингээл татна да. За ингээд нэг ширэг 45 градус зэртэй татаад гацаа зоочиход ерөөхдөө татагдчихна гэсэн үг. Энийг авт нэг байчнаа гэсэн үг. За энийг өгч. За одоо энэ хөлийг татж гарч ирээд усгнаа. Бас 45 градус зэртэй налууд хийж өгөөд яа ерөөхдөө ингээд болчихж байгаа юм да. Артл маань уртлууд амархан уртлууд зүгээр яг машин уучрахад яаж очдөг вэ? Тэгээд хочигдаад явчихсан шүү. Тэгээ энийг яг эндээс уртлын доотлын бэхэрнэс бэхэлчин. Яг нэг салбал шороо дэгдэхэд бол асуудалгүй гэсэн үг. За ингээд эхэлчихэ. Ерөнхийдөө нэг юм хөө. Хэдмэд болсон бол. За нэг юм хөө болсон да. Босоход бол амархан.